За хай. Counter-Strike тоглоомын түүхэнд гарч ирсэн нийтдээ 42 төрлийн кейс байдаг. Тэнчнээс бүгднгээс нь 10-10-ыг задлалтыг сурвалт контентын 8 дахь дугаар тавтай морил. За өмнөх дугаар дээр болонгод бид нар Operation Rip Tide задлсан бол энэ удаа болонгод Prisma 2 кейс задлаж байна. Тэгээ Prisma 2 кейсийг бол манай зөндөө задлж ирсэн. Ер нь бол Prisma кейс бол амар давгүй кейс байдаг. Дотор нь бол дандаа Chroma буюу одоо нөгөө Doppler, Fade Made төрлийн финишүүд байдаг. Тийм төрлийн кейс байгаа. Тэгээ энэ кейс нь болонгод хязгаа гарч ирсэн бэ гэвэл 2020 оны 3 сарын 31-нд гарч ирсэн кейс юм байна. Clearing of the Cobwebs гэдэг апдейт орж ирсэн юм кейс юм байна. Энэ кейс дотор юу байдгийг хэдүүлээ рекламын дараа танилцъя. Drop нь Counter-Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцъя. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За Prisma 2 гэдэг кейс байна. Дотор нь болонгууд Tom Cat гэдэг юм кейс скин байна. Capillary окей энэ бол та бүр айл дээр үед байдаг байсан. Distressed Blue Fly, Desert Strike, Prototype, Boneforged, Acid Etched, Apocalypto, The Enforcer, Darkwing, Fever Dream, окей. Phantom Disruptor гэдэг ягаан AK. Disco Tacos байгаа юм байна. Justice байгаа юм байна. Тэгээ Player 2 болон Bullet Queen гэдэг скинүүдэд юм байна. Тэгээ дотор нь байдаг голдууд болонгууд бидний хамгийн дуртай Chroma Finish-нууд буюу одоо Marble Fade, Tiger Tooth тэгээд Doppler Finish-үүд байна. За энэ кейс нь болонгууд $136. Яг үндэ Steam Market дээрээс авах юм бол хамаагүй үнэтэй байгаа хаа. За Steam Market биш бэлэн мөнгөөр авах юм бол $136-ын үнэтэй. Тэгээд $100 үрэхэд бол $54 болчихдаг. 54% return of investment кейс юм байна. Тэгээд gold унгахгүй бол архинд ордог кейс байна. Тэгээд улааныг унгаах юм бол дунджаар бол $23 л унгаад юм байна. Тэгээд хамгийн үнэтэй юм нь болонгууд Talon Marble Fade байгаа байна. Talon Fade байхгүй юм уу? Talon Ruby байгаа хамгийн үнэтэй. Окей, Talon Ruby болонгууд $5600, 121 юм уу 644 задлахад дунджаар нэг удаа унд юм байна. За тэгээд Stiletto болон Navaja тэгээд Ursus болон Talonтай юм кейс байна. Тэгээд Talon Doppler л унага айл гэж хүсгэл юм байна л да. Come on. Gold. Give me Talon Ruby. Gold. Окей. За сая скинүүд би харахыг ч хүсэхгүй байна. Gold. Prisma 2 case. The Chroma Finish. Come on. Өмнөх case opening-оор өмнөх 10 case-нээс бол бид нар бол те яг хөтэ 25 26% буцаагаад авцсан. Энэ бол одоо gold унах цаг болсон шүү дээ. Give me gold. Prisma 2 би Prisma-г бол зөндөө залж ирсэн. Come on. Миний санджаагаар Prisma case-ийг бол анх одоо CS руу ороод ирэндээ те би ороод найзуудаа уруудтаад Mio руу татчаад Mio бас хамгийн анх нь Prisma 2-оос юу гэдэг Talon Marble Fade унгаагаад Mio-гийн карьерийг эхлүүлжсэн кейс гэдэг нь би санаад байна. Тэгээд Mio лав надад манийгаа CS руу оруулсанд баярлаа гэж надад хэлж ирсэн. Тэгээд Mio-г CS-д оруулсан кейс дээр би бол энэ кейсийг бол амар сайн санаж байна. Magic-ийн кейс нэлээд зарж ирсэн. Тэгээ би гол унгаагүй санагч байна. Унгаалуу. Энэ биш юм байна. Би нэг Tiger Tooth хамгийн анхны унгаажсан Tiger Tooth энэс биш юм байна. Нөгөө Prisma-наас юм биш үү? Тэжээс би гол унгаагүй гарч байна. Одоо энэ удаа унах нь. Гол.
Come on. Gold. Gold. Discotheque өнгөрч байна. За би бас Discotheque-нд бол нэлээд дуртай. Discotheque ер нь бол амар Mac 10 дээр би бол бараг 2 жил Discotheque тоглож санагч байна. Come on. Gold. Darkwing. За сүүлийн case. Come on. Give me that Talon Ruby. Gold. Player өнгөрч байна. Яа. За Prisma case нь болонгууд Steam Market дээр 200.4 доллар идчихэ. Ерөнхийдөө нэг задлаа $5, $25, үгүй $50 үрсэн. $50 үрээд $50 амжилтаагаар $6 болголоо. Окей, 10% money back. Key drop дээр тоглосон бол яжлаа 10% money back авсан да. Би гол дургаа хүртлээ энэ мөгийг бараг хэлсээр л авах болно доо. Хэлсээр л авах хаа нэрэ. За тэгээд энэ түрээд энэ бичлэг дуусч дээ. Prisma case-нээс 10% буцааж авлаа. Тэгээд дараагийн дугаараар ямар бичлэг байх нөө харъя. Дараагийн дугаараар бол fracture case байх юм байна. Тэгээд fracture case-ээр бол уулзтлаа. Түр баяртай. Тэгээд зүгээс нөрлөө. Тэгээд лайк дараарай. Тэгээд манай чи kick дээр стрим хийж шүү. Тэгээд kick дээр орж ирээ стрим бацраа за. Bye.